Бол одоо энэ байгалийн баялгаа зөв ашигласан улс орнуудыг харах юм бол дандаа төрийн мэдэлд байгаа. Чил тийм байгаа, Боцван тийм байгаа, Норвег тийм байгаа. Ер нь тэгээд гол орлогоо хувьд өгчөд төгссөн орн мэдхгүй. Том орнууд хаашаа байд. Жижиг хэрэглээний зах зээлгүй орнууд бол яг л ийм байгаа. Судалгаагаар харах юм бол. Манайх жишээлбэл одоо Никийг хувьчилсан. Хөдөлთა хөгжлийг хувьчилсан. Тэдний татврын орлого дижилжсэн хувь буурсан уу гэснээс нэмэгдээгүй. Тэрийг бид хизээч яриаг байхгүй юу? Хизээч эргэж яриаг, сөхөж үзээгүй. Зүгээр ер нь манайханд нэг ийм нэг гадныхны одоо тархи угаалтанд авцсан нэг юм байна. Төр муу менежмент гэж. Менежер гэж. Гэхдээ Норвег нь болчдөг, Боцван нь болчдөг, Чил нь болчдөг. Бусад орнууд нь болчдөг. Өнөөдөр яагаад хит баян хоосны ялгаа гарчаад байгаа? Ерөөсөө л энэ шүү дээ. Чи улс орнууд хижээж байгаа баялагийг зүгээр л хувь хүн авчиж шүү дээ. Нэг гэр бүл авчиад шүү дээ. Тэгж болохгүй шүү дээ. Удмаараа одоо тэр Америк тэр Англи шиг угаасаа одоо тэр хідэн үеэрээ ингэж эзэмшсэн байгаа бол тэдэртээ юу ярих вэ? Гэтэл 90 он хүртэл бид нийтийн юм байсныг л ингэж задлсан шүү дээ. Зүгээр одоогийн үндсэн хуулийн заалт нэг юм заалт одоо тэгш шудраг зарчмыг баримтлна гэж. Гэхдээ энэ бол тунхаглын болчих. Үнэхээр л одоо ингэж дундаж давхаргаа бий болгоё. Бас энэ хуваарлтыг тэгш болгоё гэж бодож байгаа бол бид нар хоёр зүйл дээр өөрчлөлт хийх ёстой. Нэгдүгээр баялагын баялагийнхаа энэ хуваарлт. Хоёрдугаар татврын тогтолцоо. Баян компани, том компани, жижиг компанитайгаа ижилхэн төлөөд ээж болохгүй. Одоо бид нар ингээл гадны хөрөнгө оруулалт татж чинь ингээл хамаг татвараа чөлөөсөн шүү дээ. 30 жил боллоо. Ядуурл нэмэгдснүүхээс буурсан юм хаана байгаа юм? Хаана тэр амьдрал дээшилчээд байгаа юм? 3 хүний нэг нь ядуу шүү дээ. Тэг өөрсдөө нэг хэдэн дөрөвтэй болчихгоодаа чэйжээр аахархаал. Ямар юмнууд байсныг би мэднэ шүү дээ. Тэний хэдэн дөрөвтэй болцохоор энэ тэнд баахан хөрөнгө оруулалт хийгээл аахархаал. Тийм учраас энэ олон түмэндээ жоохон хүртээ гэж бодож байгаа бол өөртөө ямар байсныг бас нэг бодоод энэ стратегийн ордуудыг улс орныхоо гол тижээж байгаа баялагуудыг төрийн мэдэлтэй байлгаа. Тэгээ цалингийн сайн өгдөг байлга. Төрийн сайн хянаад яв. Энэ болохгүй биш болно. Өнөөдөр 5 толгой байгаа тулдаа тэр 700 тэрбум төгрөг чинь төрийн мэдэлт биш шүү дээ. Хэрэг 16-нд байхгүй болсон бол тэр хэний мэдэл байх вэ? Эрдэнэт өнөөдөр энэ татврын орлогын гол хувийг бүрдүүлж өгж шүү дээ. Эрдэнэт нь байхгүй болчвол яах вэ? Би хэлээд шүү дээ. Ник компани. Худалдаа хөгжил бол Монгол улсын төсвийн орлогын 20 гаруй хувийг төлдөг байсан. Хөвчлөгдөхөөс өмнө бид нар төсвийн мөнгө дутгаад яадаг байсан. Тэр хоёроос гуйдаг байсан. Татвараа урьдчилаа төлжөөч гэж. Эрдэнэт тэр 3-аас. Одоо тэр үргээ гүйцэтгэхэ болцсон шүү дээ. Би тэгээ татврын хувийн 2008 онд үзэхэд тэдний төлж байгаа хувь Монгол улсын татврын орлого 5% хүрэхэ болсон байгаа байхгүй юу? Гэхдээ энэ тэгээ сайн зүйл үү? Тийм учраас бол энэ стратегийн ордуудыг бол энэ ялангуяа гол улс орнод хийх ёстой юмудаа бол төрөөрөө хянаад энэ засаг төр цагдаа хүчний байгууллага хяналтын тогтолцоо гэж байдгийн бол энийг хянаад хангалттай цалингийн захирлуудад нөгөөд ингээд одоо тэр корпорацийн менежмент гэдэг жинхэнэ утгаар нь аваад явах юм бол бид харин ард түмэндээ юм хүртээ. Нэг зүйлийг би энэ 30 жилд ойлголоо. Хүн хөрөнгөтэй болохоор худлаад яриад болохоос биш бусдыг хайрлж бусдтай мөнгөө хуваалцъя тэр ажлын байрыг нэмэгдүүлээ татврын өндөр төлөе гэж байгаа би хүн ерөөсөө сонсоогүй. Миний татварыг нэмээд өгөөч гэж байгаа хүн ерөөсөө сонсоогүй. Дандаа л одоо татвараа буулгая л гэсэн юм ярьдаг. Татвар бага байгаад байгаа тохиолдолд яаж тэр халамж, яаж тэр цалин тэтгэмжийг нэмэх юм бэ? Тийм учраас адаглаад энэ гол улс орноо авч явж байгаа стратегийн ордуудынхаа 51% тэгэл төрдөө байлгаад тал талаас нь менежмент ничээгэл ингэж үндсэн хуульд орж ирэх юм бол харин над байгалийн баялагч нь хүртдэг болно. Тэр цалин тэтгэврээрээ тэр орлогоороо дамжаад хүртдэг болно. Тэгэхгүй нэг хоёр
За